За сайн байна уу? Сайн байна уу? За натаас креатив сошиал медиа маркетингаас сошиал медиагийн тэргуун туршлагыг түгээж авах зорилготой сошиал медиа маркетингийн сошиал медиа Tuesday live 29 дахь дугаар эхэлж байна. За өнөөдрийн сэдэв юу байгаа лээ? За email маркетинг хийхэд нэн төрөнд анхаарах ёстой 13 зүйлийн талаар хэлсэн байгаа. За Email маркетингийг ер нь байгууллагууд хэрэг ашиглаж байна. За email маркетингийг болохоор одоо яг орчин үед сошиал медиа их хөгжөөд тэгээд нөгөө нэг хөгжихийн хэрэгцээгээр шинэ арга барил туршлагууд гарч ирсэн байгаа тий. За энэний зэрэгцээ email маркетингийг бол олон жилийн туршид ашиглаж байгаа хүмүүс байна. Бас ашиглахгүй орхитуулж байгаа бас хүмүүс одоо үед бол байгаа. Гэхдээ email маркетинг бол маш чухал суу байгаа тий. Нахаар хэрэгтэй суу гэж үзэж байгаа юм тий. За ер нь ямар ч салбарын хувьд ямар ч байгууллагын хувьд тэг үнэн чиглэлч бий болох юм бол тогтмол харилцаа холбоо тогтоох хамгийн шилдэг арга бол email маркетинг гэж үзэж байгаа юм байна. Тийм. За ер нь бол яг email маркетинг гэдэг юм орчин үед email маркетингийг ашигласнаар хүмүүнийхээ хувийн орон зайд нь тухайн хэрэглэгчтэйгээ одоо харилцах хүссэн хэрэглэгчтэй одоо найзтайгаа харилцаж байгаа юм шиг одоо харилцах боломжтой. Тийм. Найзтайгаа харилцаж байгаа юм шиг харилцах боломж. За одоо ингээд 13-ийн анхаарах зүйлс гэдэг байгаа шүү дээ. За энэ дондаа болохоор яг энэ талаар хэсэг хуваагаад ярина. За эхнээс нь ярих уу. За хамгийн их нь болохоор одоо хин нэгний одоо email листийг бүх ашиглах гэсэн нэр томьёон дор явж байгаа. Гэхдээ энэ маань болохоор ямар учиртай вэ гэх юм бол нэг төрөнд одоо өөрийн чинь сонирхоогүй хин нэгэнд өөрийгөө одоо хүчээр одоо тулгаж email хийх хэрэгтэй. Одоо таны хэрэглэгч болж бүртгүүлээгүй хүн лөө одоо хин нэгний email листээр одоо худалдаж аваад тэр хүмүүстэй явуулах нь бол маш одоо хамгийн буруу зүйл байна. Одоо наадах ч юм болохоор нөгөө ер нь бүхэл юм дээр гардаг тий. Одоо пэйж худалдаж авдаг, групп худалдаж авдаг. Тийм ер нь бол тийм яг бүхий сошиал сувгуудад гардаг асуудал байна тий. За хоёр дахь зүйл бол хамгийн ихтэй одоо 3-аас ихгүй одоо үсгийн фон том жижиг үсэг ашигла гэж байгаа. За энэ болохоор юу вэ гэнгүүт одоо ингэдэг штэ болдоор эхэлж явж ийснэ болд нөл бүгдээрээ болд caps lock болоо тийм явж ийснэ болд наалга болоо зүгээр caps lock-оор бичижсэн зүгээр ингийн одоо бичдэг ч юм уу тиймэрхүү ингээд 3-аас олон төрлийн ингээд форматаар бичсэн email-ийг бол хүмүүс сонирхож уншдаггүй. Дахиж хүлээж авах хүсдэггүй. Тэгэхээр email-ийн өнгө төрхийг алдуулж үзэхгүй байдаг гэсэн. Тийм. Маш одоо зүгээр л одоо нэг фонтоор ч юм уу тий. За гашгаа тодруулаад хэлэх гол мессежийг хүргэлээ. За энэ нь болохоор зөвхөн нэг фонтоор ч юм уу байхад илүү тохиромжтой гэж үзэж байгаа. За дараагийн зүйл маань болохоор цахим гарын үсэг ашиглаж гэж байгаа. За цахим гарын үсэг гэдэг нь юу вэ гэдэг юм бол одоо хамгийн ингээд одоо өгөхстой мессеж өгснийхээ хамгийн төгсгөл нь одоо яг энийг хэн бичсэн юм бэ те яг ингээд тухайн байгууллага бичиж байгаа боловч байгууллагын төлөөлөлд хэн нэг одоо тантай харилцаж байгаа шүү гэсэн бол хоёр хүний хоорондох харилцааг үүсгэх юм бол одоо тийм email signature бичих ёстой гэсэн. Одоо ер нь надад ч юу гэж болох ёстой юм бэ? Жишээлбэл за яг хөө байдаг шүү дээ. Санахтаас гээд мэйл очихоос илүүтэйгээр хин нэгний гарын үсгтэй яг нэг хүн харьцаж байгаа юм шиг тийм энгийн харилцаа үүсгэх дээр гэж байна. Одоо манай мэйл болохоор яг чатботын талаар бол хамгийн сүүлд миний нэр хүндэтгсэн амар эрдэнэ гэж авдаг. За бусад зүйлс дээр болохоор бадарч чулуун ч юм уу те номын ч юм уу яг тухайн хариуцсан одоо хүмүүсийнх нь нэрүүд явдаг баг. За ингээд гарын үсэг оруулчлаа шүү дээ тий. Гарын үсэг чухал ах нь
За тэгээд 3 төрлийн фонт ашиглах нь байна. Үүний дараа болохоор одоо эдгээр одоо мэйл явуулдаг хүмүүсийнхаа жагсаалтыг тогтмолцсон шинжилж явах хэрэгтэй, цэвэрлж явах хэрэгтэй гэсэн. За үзэж байгаа хүмүүс маань яах хэрэгтэй байна лээ? За үзэж байгаа хүмүүс маань лайв гэж үчээрэй. За лайв гэж комент өгөх юм бол бид хоёрын бэлдсэн имэйл маркетингийн талаар 13 нийт түрүүнд анхаарах хэрэгтэй 13 зүйлийн талаар бэлдсэн e-book маань татаж авах боломжтойгоор очих байгаа. За тэгээс татаж аваад дотор нь болохоор яг жишээнүүд маань бас байгаа. За тэгээ комментэд бас оруулсан байгаа. Нийтлэлээ оруулсан. Нийтлэлээр маань бас жишээнүүд маш ойлгомжтойгоор дараалсан тайлбартай байгаа. За дараагийн зүйл маань болохоор үйлдэл дуудах товч болон үндсэн мессеж хоёр байна. Байх хэрэгтэй. Хамгийн ихэнд байх хэрэгтэй гэж байна. Тэр нь юу гэсэн үг вэ? За одоо ингэж үндсэн одоо нөгөө нэг хүн ингээд яг бараа бүтээгдэхүүнээ танилцуул ингээд илгээ шинэ бараа ирлээ гихж байгаа мөртлөөс өмнө нь ингээд өөр зүйл уншаад хам бол хүн тэр үндсэн мессежийг харахгүйгээр те өнгөрөх магадлал маш өндөр байдаг гэж байна. 70% байдаг гэж байна. За тэгээд үндсэн мессеж бол үйлдэл дуудах товч гээд одоо нөгөө нэг ямар нэг үйлдэл хийх гээд тэр хүн лөө одоо имэйл илгээж штэ те тэр имэйлийнхаа үйлдэлийг хийхэд бол тэрийг хамгийн дээд хэсэгт одоо үндсэн мессежтэйг хамт байрлуулах хэрэгтэй. Жишээлх юм бол одоо ингэж чатбот хийхэд шаардлагатай асуулт байгаа байхгүй. За одоо ингээд тань чатбот хэрэгтэй дараах 3 асуултанд хариулах хэрэгтэй. 3 асуулт нь асуучин. 3 асуултанд хүн хариулсан доор нь шууд одоо ингээд хэрэг та ингээд бүх асуултанд тийм гэж хариулсан бол энэ одоо тань чатбот хэрэгтэй. Тэгээ хэрэгтэй учраас та энэ линк руу ороод үзээрэй гэдэг юм. Яг одоо үндсэн мессежэд өгч болж байгаа. За энэ дээр болохоор юм байна. За дараагийнх нь болохоор одоо имэйл хэлэхдээ хамгийн түрүүнд одоо тухайн хүнийхээ нэрээр мэдчихэл гэж байгаа байхгүй юу? Яагаад? Одоо яагаад вэ гэвэл хүмүүс яг тийм мэйлийг нээж үзэх дуртай байдаг. Open rate маань өсөх магадлал хандлага маш их байдаг. За тэгмүүд open rate гэж байна. За open rate гэдэг маань болохоор одоо бид нар одоо имэйлийнхаа лист байгаа бүх хүмүүс рүү одоо мэйл илгэр шүү дээ. Өдөртөөс мэйл илгээрээ тэр илгээсэн хүмүүсийн одоо имэйлээ нээж үзсэн тооны тэр хандлтыг open rate гэдэг. Одоо open rate маань ямар тохиолдолд өөрөөр хэлбэл наадах чинь ингэж ойлгож болно гэсэн үг тийм. Одоо ингэ мэйл очиж байгаа. Мэйл очоод энэ мэйл сайн байна гэдгийг ямар нэг алгоритм уншиж байгаа. Алгоритм уншаад мэдээж хэрэг олон хүн нээж үзээд байгаа хүмүүс сонирхолтой байгаа спам биш гэж үзэж байгаа мэйлийг маш сайн мэйл тооцоод цаашаага одоо хүмүүстэй одоо нэг заримдаа ингээд байгууллагууд ч гэсэндээ ажиглагддаг байх л та нэг ингээд спам руу орчдөг, эсвэл junk руу орчдөг тийм болохоор бид нар хичнээн сайн мэйл явуулаад ч гэсэндээ тухайн мэйл бол ерөөсөө нөгөө хүнд ингээд нээж үзэгдэхгүй ингээд өнгөрөөд идэг тийм. Тэгээ энэ бол open rate-ийг багасгах тухайн мэйл маркетингийн үр дүнд маш сөрөг нөлөөтэй тийм. Тэгэхээр энэ гэсэн үг open rate тийм. За нөгөө нэг тогтмол имэйл листээр шинжил гэдгийгсэн шүү дээ. Үүнтэй бас холбоотой. За open имэйл листээр шинжилэхгүй бол одоо нээж үзэхгүй байгаа хүмүүс маань open rate-ийг маш их бууруулж байдаг. Spam руу одоо junk руу оруулах магадлалыг маш их өсгөж байдаг. Тийм болохоор байнга шинжилж явах хэрэгтэй. Тийм. За ингээд open rate за үзэж байгаа хүмүүс маань бүгдээрээ live гэж комент өчээрэй. Live гэж комент өччих юм бол бэлдсэн e-book очих байгаа. Тэгэхээр өнөөдөр болохоор бид хоёрын сэдв email маркетинг хийхэд зайлшгүй анхаарах ёстой 13 зүйлээ гээд яг 13 зүйл гэж байгаа юм. Гэхдээ яг нөгөө нэг энэ 13-ыг хийснээрээ одоо гайхамшигтай email маркетинг хийнэ гэж бас ойлгож болохгүй тийм. Нөгөө яг нээлгэж үзэх сайн нэг open rate байлаа. Тэгээ open rate өндөр байлгах янз бүрийн аргууд байдаг тийм. Одоо янз бүрээр хүний сонирхлыг зэтэх аргууд байдаг. Энэ бол яг нийт төрөнд байлгах ёстой зүйл шүү. Тийм болохоор хүмүүс маань татаад заавал энэ нийт төрөнд байлгах ёстой зүйлээ туршаад үзээрэй. За интернетийн маань хурд муу ам гэж мэдээлэл байна. За лайв маань гацчихвал хэлээрэй. За манай ажилчид үзээд лайв маань гацж гин үү, бид хоёрын дуу хэвэн байна уу гэдгийг хараад шалгаад өгөөрэй. За дараагийн зүйл. Одоо ингэж имэйлийн одоо ингээд харагдах өргөн биш үү те.
Одоо бид нар одоо жишээлбэл Word дээр бичгээд нэг enter дараад явдаг шүү дээ. Ингээд чигсаагаад. Яг тэр шиг өргөнийх нь хэмжээг 500-аас 650 пикселийн хэмжээнд хадгалах хэрэгтэй гэж. За яагаад ингэ ажлын мөнхнараа сайхан байна уу гэж баярлалаа болов. Сайхан байна. За яасан гэнэ үгүй. За өргөн гэдэг одоо имэйлийн харагдах хэмжээ гэсэн үг шүү дээ. Хоёр талаас шахагдж байгаа хэмжээ гэсэн. Энэ 500-аас 650 пикселийн хэмжээ байх хэрэгтэй. За яагаад гэвэл за лаптоптоор бол тэр бүтэн харагдаж болно. Тэрнээс өргөн байх юм бол харин гар утасны хэмжээн дээр таслагддаг. Одоо тэгмүүд хэрвээ таслагдчих юм бол гэдэг нь юу гэсэн. Одоо ингээд уцаа босоогоор нь хүн барьж аваад уншин шүү дээ тий. Тэгээд уншингууд нь одоо бүтэн харагдахгүй заавал уцаа хэвтүүлдэг ч юм уу тий. Эсвэл уцаа хажууд чинь гүйлгэж үргэлжлүүлж унших ч юм уу тий. Скроллоод уншин гэсэн ойлголт байхгүй гэсэн. Одоо скроллдож уншихын тулд ерөөсөө тэр хүмүүсээ скроллдож уншуулахын тулд 500-аас 650 пикселийг хангасан байх шаардлагатай гэсэн үг. Яг ингээд одоо бичсэн мэйл чи ингээд зураг гэж үзэх юм бол 500-аас ер нь тэгж үзэх хэрэгтэй байна. Тэгээ бид нар болохоор одоо жоохон би бол өөрөөр ойлгож юм л да. Мэйл бол мэйл шүү дээ тийм Word бичсэн параграф. Одоо тексттэй тийм текстийг чи ингээд скроллдоод уншина гэхээр тэгж бол ойлгож болохгүй байна. Имэйл маркетинг гэдэг нь болохоор бидний зүгээр хоорондоо мэйл хийлгэхээс өөр зүйл байна. Тийм. За ингээд хэмжээнд нь барьчлаа тий. Хэмжээнд нь бариад ингээд мэдчилгээгээ оруулаа, гар үсгээ оруулаа, анхаарах зүйлсүүд нь ингээд орж ийн. За тэгвэл энэ дээр бас нэг чухал зүйл бол одоо ингээд хүнд ингээд мэйл очингууд савж хэсэг харагддаг шүү дээ тий. Тэр хэсэг маш одоо оновчтой байх хэрэгтэй. Тэр яадаг вэ гэхээр ерөөсөө 30-аас 50 тэмдэгтэн багтаах хэрэгтэй. Тэр space авсан зай хүртлээ. Тэр бүгдийг тэгэхгүй бол одоо тэр үндсэн одоо харуулж байгаа хүний үйлдэл дуудах байгаа тэр зүйл маань таслагдчих жогоод хүн тэрийг үзэж хардаггүй. Тэгэхээр сая хэдийгээр 30 тэмдэгт. Тэгээ макс нь 30. Макс нь биш минимум ер нь 30 тэгээ 50 биш тийм 30-аас 50-ийн хооронд хэрж ерөөхдөө тэр таслагдах юм бол хүмүүс нөгөө бүрэн мессеж ер нь гарчхан дээр ч гэсэндээ тийм тэгэхээр тэр хэсэгт одоо яг ямар агуулгыг ер нь базаж өгөх юм бэ? За тэр хэсэгт болохоор одоо ингэ үйлдэл дуудахын тулд магадгүй одоо хямдрал зарласан бол тийм яг одоо худалдаж авах юм бол яг одоо захиалах юм бол тэдэн хувийн хэмдрэлт 10%, 20% тийм байна. Эсвэл за манайх болохоор яадаг вэ гэнгүүт өнгөө захир ном татаж авах гэж яваалаа. Иймэрхүү үйлдэл дуудсан хэрэглэгчдэд хэрэгтэй таныг одоо ашиг сонирхлын өдөөсөн тиймэрхүү одоо савжигтуудыг өгөх юм бол илүү үр дүнтэй гэдэг гэдэг. За тэгээд дараа автомат хариулагч ашигла гэдэг байгаа байхгүй. Автомат хариулагч тэрний юу гэсэн. Автомат хариулагч гингүүд бас сайн байгаа шүү дээ тий. За автомат хариулагч ашигла гэдэг нь яг үгүй одоо хин нэг юм бүртгүүлнэ штэ имэйлээ бүртгүүлнэ одоо e-book татаж авах гээд бүртгүүлнэ тий. Тэгвэл тэр хүнд зориулаад автоматар имэйл хариулна гэсэн. Тохирсон одоо ийм зүйл одоо e-book татаж авч байгаа хүмүүст бид нар имэйл хийлгэнэ гэдэг. Хатаасаа ингээд секвенстэй адилхан гэсэн. Тэгэхээр ийм зүйлийг яаж үүсгэх юм бол одоо автомат хариулагчийг яаж үүсгэх юм бол за энийг яаж үүсгэх вэ гэхээр одоо имэйл маркетингтэй хийхээр ашиглаж байгаа апууд маань өөрсдөө тийм одоо боломжийг бол гаргаад өгсөн байна. За ашиглаж байгаа боломж дээрээ одоо суурлаа автомат хариулагчийг бэлтжих боломжтой. Тэгвэл одоо тэрийг холбосон холбоосоор маань таниад тэр хүн лөө тохирох имэйлийг илгээд баг. За манайх болохоор get response ашигладаг. За get response дээр болохоор манайх имэйлүүдээ байршуулад даавчлаар хүмүүсийнхаа нэрийг оруулж болтой тийм мэйлэг бол тохируулаад илгээдэг баг. За тэгэхээр үзэж байгаа хүмүүс маань лайв гэж комент хийрээ. Тэгээ лайв комент хийх юм бол яг энэ имэйл маркетингтэй холбоотой харах 13 зүйл гэсэн e-book өчг байгаа. Тэгээ бас нийтлэл бэлдсэн байгаа. Нийтлэлээ пин хийж оруулсан байгаа ах тий. Пин хийсэн комментээс хийж болохгүй байсан тий. Тэгэхээр дээр манай байгууллагаас үлдээсэн комент байгаа юм. Тэгэхээр тэр комментиг
дээр хараад тэндээс нийтлээ уншиж болох байгаа. Гэхдээ пин хийж болохгүй байсан ч гэсэндээ лайв гэж бичингууд танд мессеж чинь мессежэн дээр нийтлэл унших, цахим ном татах, бусад цахим ном гэсэн тохиргоо авах тийм. За. Гарчин буюу үйлдэл дуудах товчийг тестлэх гэдэг байхгүй A болон B тест гэдэг чинь. За энэ бас одоо нэг ашиглаж байгаа имэйл маркетинг аптай бас холбоотой. За яадаг вэ гэвэл гарчгаа нэг одоо хоёр янзар гэж байна шүү дээ. А хувилбар, Б хувилбар. За тэгвэл үйлдэл дуудах товчийг тэрдэг холбоод А хувилбар, Б хувилбар. Хоёр хувилбар гэлчих юм тийм. Тэгвэл бүртгэгдсэн хүмүүсийг AB тест гэдэг шиг одоо тэр аппликейшн маань хоёр хуваагаад хүмүүс рүү хоёр янзар хүргэж байна. За тэгээ хүргчингүүд тэр хүмүүсийн одоо хоёр хуваагдсан хүмүүсийн үр дүнгийн аппликейшн маань өөрөө тайлгнана. За тэгвэл тэндээс арай илүү үр дүнтэй байгааг нь автоматар сонголтоо тэр мэйл явдаг байна. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө манайх ямар аппликейшн ашигладаг юм бэ? Манайх Get Response ашигладаг. За Get Response бас ийм боломж Тэгэхээр хоёр янзын имэйлийг хүмүүсээ хоёр хуваагаад нэг хэсэг рүү нэг янзын имэйл, нэг хэсэг рүү нэг янзын имэйл явуулаад тэгэн гут чинь тэр чинь нэг тодорхой үр дүн гаргах нь байна тий. Аль нь илүү сайн юм түрээд байна. Аль нь илүү нөгөө клик хийж юм руу ороод байна. Эсвэл аль нь илүү өөр юм хийж хараад. Тэгэхээр бидний нөгөө зорилго хүмүүст мэдээлэл уншуулах байгаа учраас заавал одоо тэгж тестэлж биднээс нөгөө хүлээлтээс юм жоох өөр байдаг. Тэгээ одоо жишээлбэл миний хувьд ингээд нэг мэйл нь маш гайхамшигтай одоо сайн тийм байж болно. Тэгэхээр нөгөөх нь бас тийм биш байж болно тийм. Яг миний бодож байгаа шиг юм байхгүй байж болно шүү дээ. Тэгэхээр тэгж туршиж үзээл гэсэн санаа яваад байна тийм. Ер нь бол яг хамгийн үр дүнтэй бас арга байна. Заавал туршиж үзэх хэрэгтэй байна тийм. За, имэйлээ газар дах хуудаснуудаа нэгт холбох хэрэгтэй. За, энэ болохоор яг үгүйгүүд имэйл явуулждаг тийм. Тэгээ бид нар имэйл явуулахдаа газар дах хуудасаа холбоог байх юм бол энэ маань бас үр дүн муутай. За, газар дах хуудастай байснаар хүн цаашаа хийх үйлдэл мэдчихэж байгаа тийм. За, цаашаага илүү одоо их мэдээлэл авах боломжтой бас холбогдчихж байгаа тийм. За, тэгвэл энэ имэйлийн маань үндсэн мессежийн маань гол гаргаж байгаа санаа үг төрхөө одоо газар дах хуудастай юм бас яг адилхан байх хэрэгтэй. За, имэйлээс уншсан мэдээлэл газар дах хуудас руугаа гарч орлоо тийм клик хийгээд орлоо. Ороход шал өөр харах хэрэггүй. Яг адилхан өчтөө илүү дэлгэрэнгүй илүү их мэдээлэл авах боломжтой байх хэрэгтэй. Брэнд зүйлтэй ажилтай ерөнхийдөө одоо байгууллагын контент дээр ч гэсэн ерөнхийдөө нэг өнгө төрхтэй нэг концепттэй тийм явбал илүү үр дүнтэй, илүү зэгцтэй, ойлгомжтой байдаг. Тэгэхээр энэ ч гэсэн имэйл маркетинг дээр адилхан гэсэн үг. За тэгээ хамгийн сүүлд нь болохоор туршиж үзэх байгаа. Одоо ингээ бүх зүйлсээ окей ялчаад туршиж үзэх хэрэгтэй. За нэг яаж туршиж үзэх вэ гэвэл имэйлээ эхлээд өөрлөгөө хэлж тэ өөрлөгөө хэлгээл харагдцсан лаптопоор чарж болж, гар утсаар чарж болж, тэ уншиж үзэж болж, газар дах хуудас руугаа орж болж. За ингээд өөрөө үзээд өөрт болж байвал хамт ажилладаг хажуудлахын үнэлэг бас явуулах хэрэгтэй тэ. Найзууд руугаа, дотны хүмүүс рүү, гэр бүл рүүгээ тэ явуулж үзээд тэр тестээр бүгд туршлагдаад ингээд окей гэдэг ямар нэгэн засвар байсан ч гэсэн тэрийг шийдснийхаа дараа окей болох юм бол тэрийг харилцагч руугаа явуулах боломжтой болдог. Тэгвэл боломжтой ер нь явуулах хэрэгтэй тийм. Ер нь туршиж үзэхгүйгээр явуулах юм бол алдаа гарах нөгөө маш их одоо бид нэр өөрөө нөгөө ер нь нийтлэл бичих контент бэлдэх ч гэсэндээ өөрөө нөгөө харсараа тасчтай юм шиг байгаа. Тасчаар нөгөө алдаагаа ерөөсөө олж хардаггүй. Тэгэхээр ажилчин ажиллахгүй юм уу гэдэг өөрөө мэдгүй автоматар ажилчин юм гэж бодоод явах тохиолдол. Тэгэхээр ерөнхийдөө туршиж үзээд хажууд сууж байгаа хүмүүсээрээ туршиж үзүүлснийхаа дараа явуулаарай гэсэн санаа байна. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд 12 зүйл тий 12 зүйл энэ 12 зүйл 12-ла хэрэгжсэн тий багтаас нь нөгөө тэмээ 12 жилийн бүх шинжийг авах байдаг шиг тий 13 дахь гэдэг шиг тийм байж чадсан уу гэдгийг хараад харсныхаа дараа явах хэрэгтэй гэж байна. За ингээд харангууд бас л яг имэйлээ явуулахдаа нэг персонада зориулсан юм шиг бас байж болж байгаа тийм. Ер нь бол тийм байх хэрэгтэй. Имэйлийг одоо тухайн яг хүннээ зориулаад хүнийхээ сонирхлыг татсан тийм.
Тиймэрхүү байх хэрэгтэй. Яг. За ингээд 13 зүйлээ бол ерөнхийд нь ярьчлаа тийм. Эдгээр 13 зүйлийг болохоор email маркетинг хийхдээ нэг тэргуунд анхаарах хэрэгтэй. Гэхдээ энэ 13 зүйлийг зөвхөн хийлээ гэд email маркетинг бол төгс болохгүй. Зөвхөн анхан шатны ядаа тий. За хамгийн ихэнд байх ёстой зүйлсүүд гэсэн үг байна шүү. За тэгэхээр лайв гэд комент хийрээ. За лайв гэд комент хийх юм бол бид хоёрын бэлдсэн e-book маань татаж авах боломжтойгоор очих байгаа. За тэгээд комент хэсэгт болохоор нийтлэл маань байгаа. За нийтлэлээ үзэх юм бол дотор нь жишээтэйгээ тий. Жишээтэйгээ илүү тайлбар, илүү ойлгомжтойгоор бас байгаа. За бас хэрвээ коммент нь болоо шүүгээд олдохгүй бол зүгээр лайв гэд бичгээд тий. Нийтлэлээ унших боломжтой, e-book-ээ татах боломжтой байгаа шүү. За тэгээд өнөөдөр email marketing хийгээд анхаарах зүйлтэй гэсэн сэдвээр лайв маань төрөд үргэлжлэж байна. Хүмүүс маань хэрэг дундаас нь үзсэн жаах юм бол e-book-д аваарай, нийтлэлээ уншаарай. Тэгээд илүү дэлгэрэнгүй ойлгомжтой мэдээлэлүүд очих байхаа. Тэгэхээр хүмүүс маань лайв гэж коммент хийгээд e-book-д татчих аваад нийтлэлээ уншаарай. Бас нийтлэл e-book дотор маань нэг бодтой жишээ байгаа. Сая бол маш төвчээр ярьчлаа. Тэгэхээр шил илүү ойлгомжтой болох тийм. За цаашдаа одоо email маркетингийн талаар гарын авлагатай бас болох байгаа. Одоо email хэрэглэн гэсэн үг тийм. Тэгээ цаашдаа одоо илүү дэлгэрэнгүй илүү одоо энэс цааших хэрэгтэй зүйлсийг байна. Манайхаас одоо байгууллагууд руу email өчтдөг тийм. Хүмүүс дээр нэг уулзалтан дээр нэг хүн хэлжсэн тийм. Манай эхнэрээс илүү надруу бичих. Тийм шиг яг бас сайн байгаа те санагдаж байна гэдэг чи өөрөө ядаж анзаарагдах төвшинээр сайн байгаа те. Манай нөгөө хажуудлын хөрш болж орж ирсэн нөгөө офсын нэг ахт гэсэн шүү дээ. Одоо танахыг одоо хаягийг чи хар имэйлээс чи хаягийг чи харсараад энд нүүж ирээ шууд орж ирлээ. Тэгэхээр бас үр дүнтэй байгаа хүмүүс бол яг нөгөө имэйлийг бас хэтэрхүү үр дүнгүй гэж бодоод орхигдуулах хандлага бас ажиглагдаад байна. Тэгээ нөгөө өмнө нь YouTube дээр ярьж ирсэн шиг. Тэгэхээр орхигдуулах хандлага бас ажиглагдаад байгаа шүү. Тэгэхээр орхиж болохгүй шүү. Маш одоо тогтмол тий тогтмол гэж байгаа байхгүй юу? Имэйл чи өөрөө яг энэ тогтмол баталгаатай одоо тий он цагийн шалгуураар шалгарч үлдсэн байгаа. Тэгэхээр заавал хэрэглэх ёстой зүйлүүдийг нэг гарахгүй юм шүү хүмүүсээ. За тэгээд бүгдэнд нь баян төрөд өндөрлөе. Үзсэн хүмүүстээ бүгдэнд нь баярлалаа. За баярлалаа.